Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид болсон явдлын имчилгээтэй эргээд тавтай морил. Энэ удаагийн имчилгээрээ та бүхэндээ Өмнөд Солонгосын Мис 2 бүсгүйн амиа алдсан иргэн талаар ярьж өгөх болно. 2000-ад оны эхээр цагдаа нар хоёр эмэгтэйн цогцыг туузаар болттой баран мууми шиг болтлоо маш их муудсан задралт орсон байдалтай байхыг нь олжээ. Нэгийг нь фермийн хажууд хаягдсан чимдамд, харин нөгөөг нь Лондон хотын түрээсийн байшингийн хан дотроос нь олсон аж. Эдгээр эмэгтэйчүүдийн цогцыг харахад хоорондоо уялдаа холбоотой гэмт хэрэг байсныг нь илтгэж байгаа юм. Энэ хэрэг яг юу болсон талаар та бүхэндээ дэлгэрэнгүй ярьж өгье. Бичлэг хэлэхээс өмнө subscribe дарахаа битгий мартаарай. За ингээм үндсэмжлэхтэй орцгоё. Өнөөдрийн хэрэг нь 2001 оны 11-р сарын 18-ны орой Лондон хотын хойд Йоркширийн жижиг тосгонд болсон. Тэр орой маш хүйтэн салхилж, бороо маш ширүүн орж байсан ба цаг агаар тун таагүй байв. Тухайн орой нутгийн залуу паб руу замаар алхаж явах замдаа замын хажууд хаягдсан мөнгөлөг өнгөтэй чимдаамыг олж харсан. Энэ чимдаам хэдэн 7 хоногийн турш замын хажууд хаягдсан байсан ч түүнийг хинч аваагүй, хинч нээж үзээгүй. Мэдээж хэрэг хүмүүс хаягдсан чимдаамд хүрэхийг хүсдэггүй шалтгаан нь олон байдаг. Дотор нь юу байгааг хинч мэдэхгүй шүү дээ. Мөн энэ нь хойд Йоркширийн жижиг тосгон байсан тул хүмүүс зүгээр л хэн нэгэн чимдаамаа алдсан байж магадгүй. Бусдын эд зүйлд хамаагүй хүрж болохгүй гэх мэт нэг европчуудын занал байгаад байгаа юм л да. Харин тэр залуу сониуд зандаа хөтлөгдөөд чимдаамыг нээж үзэхээр шийдсэн ч түүнийг нээсэн даруйд тэр өөрийгөө харамсах түргсэн зүйл болж харсан. Тэрээр цахилгааныг нь задлж эхлэхэд хамгийн түрүүнд хүний үс шиг зүйл харагдаж байсан бөгөөд задлах тусам хүний нүд шиг зүйл бас харагдаад бүр эвгүүцэн байдалд орсон. Залуугийн бөөлцсөн хөрт нэн даруй чимдаамыг задлахаа болоод цагдаа дуудаж энэ хэргийг шалгахыг хүссэн байна. Цагдаа нар маш хурдан ирсэн боловч тэр шөнө цаг агаар муу байсан тул чимдаамыг хөндөх боломжгүй байсан. Учир нь үнэхээр хүний үс, хүний нүд чимдаамд байгаа бол энэ газар нь гэмт хэргийн газар гэж үзээд цагдаа нар чимдаамд хүрэхийг хүсээгүй бөгөөд ямар нэгэн нотлох баримтыг устгахыг хүсээгүй. Гэхдээ тэр чимдаамыг борооноос хамгаалах хэрэгтэй байсан тул түүн дээр майхан босгож үүр цадил хүлээсэн. Өглөөч болж нар гарах үед чимдаамыг нээтэл хаягдсан мөнгөлөг чимдаамны дотор залуу эмэгтэй задарч буй цогц байсан. Тэр эмэгтэй хөвлөдөө хөлөө ивгсэн байдалтай байсан ба чимдаамд хүчтэй шихэгдсэн байсан нь илт харагдаж байлаа. Мөн тэр удаан хугацааны туршид тэнд байсан бололтой. Тэрхүү чимдаам нь хэдэн 7 хоногийн турш зам дээр хаягдсан доторх үнэр танар гэж авах юмгүй цогцос хөхөвтөр ягаан өнгөтэй болсон байлаа. Тэр эмэгтэй бараг бүхлээрээ нүцгэн байсан гэхдээ дээгүүрээ гөхний даруулгатай олцсон. Түүний нүдийг нь ил гаргаад бусад хэсгийг нь скотчоор ороосон байсан. Тэрхүү ороосон зүйл нь цэнхэр өнгөтэй эрэгтэй хүмүүсийн зурагтай нарийн уралсан зураг шиг харагдаж байсан нь маш өвөрмөц. Энэ нь ямар нэгэн дэлгүүрийн хямдхан скотч биш, маш их бодож төлөвлөсөн хийсэн ажил байгаа нь илт харагдаж байлаа. Цагдаа нар тэр скотчийг хараад энэ хэргийн талаар их ихтгэл найдвар авсан. Яагаад гэвэл энэ скотч нь энэ тэнд хас айгу байгаад байдаггүй. Тийм скотч учраас энэ хэргийг олоход амархан гэж үзсэн. Энэ эмэгтэй яг хэн байсныг эсвэл түүнийг хэн алсныг нь тодорхойлохын тулд энэ скотч маш их хэрэг болно гэж цагдаа нар итгэж байлаа. Тэр эмэгтэй маш их задралд орсон байсан тул задлан шинжилгээ хийхэд ашигтай баримт олдох магадлал тун бага байлаа. Түүний нүүр танигдах боломжгүй болсон байсан бөгөөд ямар ч тодорхой мэдээлэл, бичиг баримт, хитвч, шивээс эсвэл биеийн дээр нь ямар нэгэн төрлийн тэмдэг гэх мэт юу ч байсангүй. Ганц мэдэж байсан зүйл нь тэр эмэгтэй Аз бүсгүй, магадгүй Солонгос, магадгүй Хятад. За цагдаа нар бодохдоо мэдээж дэлхийн хаана нэгтээ ямар нэгэн эмэгтэй алга болсон л ээж тараа тэдэнтэй холбогдох хэрэгтэй. Гэхдээ тэрхүү эмэгтэйг задралд орсон биенээс нь харах юм бол ямар ч энэ эмэгтэй тентхийн хүн гэх боломжгүй байсан учраас цагдаа нарт маш хүнд тулгарсан. Тэгээд анх хэлсэн хоёр эмэгтэй байгаа гэж нэг нь болохоор чимдаамнаас олдсон бол нөгөө эмэгтэй нь 2002 оны 3 дугаар сард зүүн Лондонгийн Poplar дахь нэг түрээсийн сууцнаас олдсон. За энэхүү газар нь болохоор эхний эмэгтэй олдсноос машинаар 4 цагийн зайтай явдаг газарт тэрхүү хоёр дахь цогц олдсон. Засварч нь тухайн газар бааны өрөөнд нь
одоо ямар нэгэн зүйл шалгахаар ирсэн байсан. Бааны өрөөнийхэн бааны дээдлэлт нэг тийм дөрвөлжин цагаан хавтан байсан. Тэрийг нь онгойлгоод үзтэл маш их хэмжээний ялаанууд тэндээс гарч ирсэн. Яг л нөгөө зүгийн үр хүндсэн юм шиг. Тэр газар бол жирийн газар байгаагүй. Яг тэнд ялзарсан өмхий зүйл байгаа мэт 100 200 тийм ялаа. Залуу болохоор мэдээж жорлонд л их ялаа цугласан байдаг шүү дээ. Тэгэхээр энд нэг эвгүй зүйл байна гэж одоо шууд цагдаагийн байгууллагт мэдгдсэн. Цагдаа нар ирээд ванны доогуур жахан хайж утсан чинь ерөөсөө нотлох баримт олдоогүй. Тэгэнгүүт нь ванны цаана нэг тийм бариулгүй хаалх шиг байсан. Тэрийг татаад үзтэл жижигхэн одоо нууц өрөө шиг зүйл байсан. Тэр дотроос нь амар эвгүй өнөр өнөртэй дахиад нөгөө ялаануудаас гадна дахиад маш олон тооны ялаа гарч ирсэн. Харанхуй байсан болохоор цагдаа нар гэрэл тусгай хартал хүний хөл гоцоосон байдалтай байхыг нь харсан. Нөгөө бүсгийг чинь яг л адил гар бугуй шагаа зэргийг нь хөдөлгөх боломжгүй яг адилхан скотчоор ороочихсон. Хуруунуудын тус бүрт нь ороочихсон байсан. Энэ удаад харин нөгөө цогцсноос ялгаатай гэх юм бол нүрийг нь бүтэн ороогоод одоо нүд нь нөгөө нэг хитрхи чанга ороосноос болоод бүлтрээд гараад баг хэрчгсэн байсан. Цагдаа нар энэ байр яг хэнийх болох нь мэдэгдэхгүй, энд хэн амьдарч байсан нь мэдэгдэхгүй учраас хамгийн түрүүнд эзнийг нь одоо хөлсөлдөг хүнийг нь л олъё гэж бодоод ажиллагаа явуулсан. Харамсалтай нь байрнаас тэд тус болох баримт бичиг ямар нэгэн нотлох баримтыг ерөөсөө олоогүй. Гисэн хэдий ч нэг буу олдсон эд зүйлсийг буцааж битүүмжлэхэд ашигладаг буу болох нь тодорхой болсон. Энэ хэргийг хийсэн хүн маш л одоо төлөвлөгөөний дагуу маш бодож хийсэн байгаа нь тодорхой юм л да. Тэр бууг авлаа. За тэгээд бас тэр хаанч олддгүй скотчоор 2 бүсгүйг орооно гэх мэт яг нэг хүн хийсэн байсан л маш тодорхой болж харагдаж байна. Цагдаа нарын хийсэн анхны зүйлсийн нэг нь олсон 2 дахь цогцыг хэр удаан хугацаанд тэнд байсан болохыг нь тогтоох явдал байсан. Нөгөө цогц маань ямар ч шинжилгээ их боломжгүй байсан учраас нэг өвөрмөц аргыг олсон. Би ч гэсэн энэ аргыг анх удаага сонсож байгаа. Ялаан дээр туршилт хийнэ гэж байгаа байхгүй юу? Ялаа үнэрнээс хамаарат өөр байдаг гинэ. Өөр төрлийн ялаанууд үнэрэн дээр өөр байдаг гинэ. Тэнгүүт яг тэнд байгаа ялаанууд дээр туршилт хийгээд энэ эмэгтэй 12 дугаар сараас хойш нас барсан байхыг нь тогтоосон. Цогцон дээр холож байсан ялаанаас харахад энэ эмэгтэй 12 дугаар сараас хойш нас барсан байх нь тогтоогдсон. Тэрхүү эмэгтэйн цогцыг энэ байрнаас олоход 3 дугаар сар болж исэн. Тэд түүний нас баралтыг 2001 оны 12 дугаар сарын 3-наас 8-ны хооронд гэж үзсэн. Энэ нь өмнөх эмэгтэйн цогц олдсноос 1 сарын дараа гарсан явдал гэж үзэжсэн. Тэгэхээр хоёр эмэгтэй 1 сарын зайтай нас барсан байна. Эхний зүйл бол энэ хоёрыг хэн болохыг нь олж мэдэх байсан. Тэдний гэр бүлтэй холбоо тогтоох гэж оролцсон ч аль аль нь маш их задралд орсон байсан учраас холбоо тогтоох боломжгүй байлаа. Хоёр бүсгүйг ороосон скотчийг хаанаас гарал үүсэлтэй байгаа талаар олж мэдхээр ажилласан. Лондонд байрладаг хоёр уран бүтээлч Гилберт болон Жорж гэдэг хүмүүсийн бүтээл болох нь тодорхойлогдсон. Орчин үеийн урлагийн музейн үзэсгэлэнгүүдэд тэдний бүтээлүүд байнга тавигддаг байсан бөгөөд мөн Тит музейн бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд худалдаалагддаг байсан тэрхүү скотч нь Тит бол Английн бүх бүс нутагт байрладаг урлагийн музейн сүлжээ бөгөөд өмнөд хэсэгт 3 музей, хойд хэсэгт 1 музейтэй. Одоогийн байдлаар 800-аас 850 төрлийн эдгээр скотчнууд тараагдсан бөгөөд тэдгээрийг хаанаас ирсэн нь тодорхойгүй байсан. За тэгээд нөгөө цагдаа нарын скотчн дээр найдаж исэн найдлага нь талаар боллоо. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй болсон. Тэгэхээр дараагийн одоо тактикт орсон. За ясны өвчснээс нь судалгаа аваад тэдний хэдэн настай хүмүүс болохыг нь тодорхойлохоор ажилласан. Энэ шинжилгээгээр тэднийг ер нь бол 20-оос 25 насны хүмүүс байна гэдгийг илрүүлсэн. Үүний дараа эмэгтэйн биеийг задлан шинжилгээнд өгч амьсгал боогдож нас барсан гэдгийг нь тогтоосон эхний эмэгтэйг хүнд бэртэл авсан гэдгийг нь ч олж мэдсэн. Нас баралтын хугацаа нь 10 дугаар сарын 25-наас 28-ны хооронд байсан гэж тогтоосон. Тэгээд түүний бие 1 сарын дараа жижигхэн тосгоноос олдсон. Скотчийг мөн адил шинжилж үзэхэд сүүлд нь өмнөд Солонгост үйлдвэрлэсэн байсан тогтоогдсон. Тийм өмнөд Солонгосоос нэгэн 21 настай эмэгтэй алга болсон тухай мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. За тэгээд ашгүй нөгөө нэг скотч маань хэн болохыг нь тогтоож өгсөн л дөө. Скотчны ачаар тэд эхний одоо чамдамнаас олдсон эмэгтэйг Жинхэ Жон байхыг нь тогтоосон. Харин ханнаас олдсон эмэгтэйг Сонги гэдэг хоёулаа мис тэсгүүчүүд байхыг нь тогтоосон. За Сонги болохоор 2001 оны сүүлээр нас барахаас өмнө Поплерийн зүүн Лондонд үүрэгт байр түрээсэлж исэн. Тэрээр маш нээлттэй найрсаг, тэгээд таарсан хүн болгонтойгоо илдэг харьцдаг тийм охин байсан гэдгийг хойр тойрныхан ярьсан. Чамдамнаас олдсон охин болохоор загвар өмсдөг байсан. Тэр өмнөд Солонгосоос Европт суралцахаар ирсэн. Тэгээд Франц суралцж исэн юм байна. Тэгээд аялах туртай болохоор Лондонд
байр түрээслээд хичээлдээ үедээ явна гэх мэтээр тийм Лондонд байр түрээсэлж исэн байна. Хоёр эмэгтэй амьдралдаа бие биенийгаа нэг ч харж байгаагүй мөртлөө ерөнхийдөө адилхан төвхтэй, адилхан замаар нас барсан байгаа нь бас л сонирн байгаа шүү. Тэдний аллага нь ялцчгүй төстэй байсан болохоор Солонгос болон одоо цогцнууд олсон газрын цагдаа нар хоорондоо одоо нийлээд тэгээд маш том хэмжээний эрен хайх ажиллагааг явуулж эхэлсэн. Сонгийн өмнө нь ээж авдаа манай байрны эзэн маш сайн хүн байдаг. Надад байнга тусалж идэг. Түүний нэрийг Ким гэдэг гэж хэлжсэн байна. Тэрээр мөн Солонгосын иргэн 20 гаруй насны тийм Ким гэдэг залуу байсан байна. Лондон болон Йорк хотын цагдаа нар Кимийг тэр бүх хэрэгт буруутай гэж үзэжсэн. Сонгийн гэрийнхэндээ манай байрны эзэн гэж хэлжсэн ч яг үнэндээ тэдний ойр дотны хүмүүс нь тэр хоёр зүгээр ч нэг байр хөсөлүүлдэг хүмүүс байгаагүй. Тэд бас хайр дурлалын холбоотой байж магадгүй гэж хэлжсэн. Тэднийг анх яаж танилцсан хинч мэдэхгүй, магадгүй зарын сайт дээрээс эсвэл хин нэгнийхээ таньдаг хүнээр дамжуулаад ч юм уу тэгж холбогдчихсэн байж магадгүй. Ким Лондонд энэ тэнд түрээсийн байруудтай байсан ба тэрүүгээрээ мөнгө олдог байсан нь тодорхой болсон. Охиныг алга болсны дараа Ким ойр дотныхын хүмүүст тэрээр зочид буудлын менежментээр суралцахаар явсан гэж хэлсэн. Яг үнэндээ ойр тойрныхондоо тэгж хэлэх үед нь охин бол аль хэдийн түрээсэлж байсан байрныхаа хананд ялзарсан байсан. Ким бас мөн л Жин гэх нөгөө нэг чемдамнаас олдсон охины байрны түрээслэгч байсан. Тэгэхээр өөр хотуудад байр түрээслээд яг тэр түрээсэлжсэн байрных нь хоёр охин болж таарлаа. Ким харин Жиний тухайд ойр дотны хүмүүст нь сүүлд би түүнийг нэг хар машинтай хүн аваад явахыг нь харсан. Тэгээд Жинээс хайж чаа ингэж асуусан чинь юу ч дуурайгүй яваад өгсөн гэж хэлсэн. Кимийг энэ новшин яриагаа хүмүүст ярьж байх хоорондоор нь Жин бас аль хэдийнэ л нас орчихсан байсан. Бүр сонин зүйл нь гэх юм бол Жиний гэрийнх нь Кимтэй охиноо хайцсан талаар асуухад яг л нөгөө нэг хүн аваад явсан гэдэг зүйлээ тэдэнд ярьж исэн. Тэгээд Жиний гэрийнх нь түүнд итгэсэн. Цагдаагийн байгууллага энэ бүхнийг мэдсэний дараа Кимийг олохоор явтал тэрээр Канада руу аль хэдийн оргон зайлж ниссэн байсан. Тэгээд цагдаа нар яг Канада руу залгаад түүнийг олох боломжтой байсан ч гэсэн эхлээд нотлох баримтуудыг илүү баттай болгохыг оролдоод илүү судалгааг хийсээр л байсан. Кимийн тухай илүү ихийг мэдхийн тулд түүний экс найз бүсгүйтэй холбогдоод түүнтэй холбоотой зүйлсүүдийг мэдэж авсан. Тухайн цагдаа нар эмэгтэй банкны данснуудыг шалгасан тэр хоёрын тэдний мөнгө банкны картнуудыг ашигладаг байгаа эсэхийг нь үзсэн. Дансны картууд амьд байхдаа ашиглагдаж байсан бөгөөд нэг карт нь Лондонгийн машины түрээсийн компани ИТМ-ээс мөнгө авахд ашиглагдсан байсан. Цагдаа нар машин түрээсийн компани руу очиж Ким машин түрээслүүлсэн эсэхийг нь асуусан чинь Ким гэж хэлсэн. Тэр компани болохоор Кимд машина түрээслүүлээд Ким буцаж ирэхдээ мөнгөө төлөөд машин өгсөн байна. Машин дээр шалгалт хийхэд Ким 655 милийн жолоодсон байсан тодорхой болсон. Тэгээд Лондонгоос хойд Йоркшир хүртэл болон буцаж ирэх хангалттай энэ зай байсан. Тэгэхээр эхний чемдамнаас олцсон охин хойд Йоркширээс олцсон шүү дээ. Тэгэнгүүт тэр охин Лондонгийн төвд байр хөлсөлж исэн. Тэгэнгүүт энэ залуу алчингуудаа өөрийнх нь чемдаманд хийгээд тэрхүү усганд аваачиж охиныг хайсан байгаа нь тодорхой байгаа. Тэгэхээр хамгийн муухай нь одоо тэр охиныг ингээд алчингуудаа тэр 655 майл яваад тэр бүх зарлыг нь тэр эмэгтэй картнаас нь төлсөн байгаа байхгүй юу? За тэгээд энэ бүхний эцэст яг хөө тэр Ким гэдэг залуу хоёр байр түрээсэлжсэн хоёр охиноо хоёуланг нь алсан тодорхой байна. Тэрээр 2003 онд хоёр аллага үйлдсэн буруутайгаар 23 жил 10 сарын хугацаатай ялаар шийтгэгдсэн. Түүнчлэн цагдаа нар түүний талаар сэжиглээд энэ хүн магадгүй өмнө нь өөр хэрэгүүд хийсэн байх магадaltaй гэд одоо шалгасаар л байгаа мэн л та. Тэгэхээр чи юу вэ? 2003 онд 23 гүнүүд одоо баг 3-4 жилийн дараа гарч ирэх гэж байгаа юм шүү дээ. Яагаад 2-2 хүн алсан хүнийг ингэж бүх насаар нь хорихгүйгээр 23 жил хорьсон юм бол мэдгүй Европын хувьд тийм байт юм болов эсвэл 2000 оны ихэрх ер нь бол хэрэгүүд дандаа л нэг иймэрхүү л байдаг л та. Харин ч энэ хэрэг олцсон нь их юм. Зарим одоо хэрэгүүдийг ярьж хахад ийм хэрэгүүд ерөөсөө олддгүй, замхарсан, шийдэгдээгүй хэрэг болоод хохироод үлдсэн байдаг. За тэгээд өнөөдрийн хэрэг маань энд хүрээд дуусч байна. Миний одоо зүгээс бодсон зүйл болохоор би ч гэсэн өөрөө гэрээсээ яваад гадаадад байр хөслөөд суралцаад ажиллаж байсан. Миний хувьд ч гэсэн хэрвээ байр хөсөлж байгаа хүн маань намайг ойлгоол гэрлэл ах юм бол би бүр амар дуртай байна. Ээж авдаа магтан те. Хүний нутагт өөрийнх нь хүүхдийг хайрлаж байгаа, хамгаалж байгаа хүнд айгүй дуртай байдаг байхгүй. Тэрнийхээ жишгээр энэ хоёр охины ээж авууд нь бас л тэр залууд итгэсэн байх нь байна. Гэтэл энэ залуу
харийн хүмүүс уг нь бол илүү сайн байдаг ш. Тэгэхэд чинь нэг улсын хүн байж ээж бүр тэгээд баг үеийн залуу байсан байж ээж яг хүмүүсийн хооронд яг юу болсон тодорхой одоо наривчлсан зүйлийг мэдэхгүй байгаа ч гэсэн үнэхээр л харамсалтай хэрэг байна. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр иргэд уулзъя. Энэхүү бичлэг маань таалагдсан бол subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.